сургуулийн дор жагсаалтаа тавьж чирч бүхэл сургууль. Баярлалаа гэж сэтгүүлчид миний үгийг сонсмогсоо зөвчөрдөж. Бид ерөнхийлөгч юу? Гэмт хэргийг зүгээр залуу байна гэж бодож болох уу? Ус даяар уурлаж байгаа үнээр тэр охины эцэг мөн гэж үдээ. Таны охин ямар гэм хийсэн гэж энэ хөв тавьж бүртгэстэй юм гэж асууж байлаа. Ийм стратегийн өвс ард түмний дунд илүү буур хэлэн дөрүүж зарим хүмүүс олгогч. Үүндээ Лим Ён Жоны жинхэнэ охин биш харин хаягдсан хүүхэд байсан гэх зэргээр суурч хэлнэ. Гэвч өнөө учрыг хинч мэдэхгүй байлаа. Энэ үед мистерли ганцаараа харангуй сууж байх хүмүүс ярих хүссэн зүйлсээ ярих юм даа. Кинаг миний охин биш байсан гинэ. Та нар одоо миний мэдэрч байгаа хадгалсан хомсны чинийг энэ ч ойлгохгүй. Бид эднийг өршөөс нь ял хөнгөлүүлэхэд биш. Бидний хуулийн нэрийн дор авах гэсэн. Чи дандаа хүсэж байсан. Чамайг арай илүү амиа хичээсэн юм бол хүсэжтэй. Гэвч нэг зүйлийг чамд амлаа. Чамайг энэ байдалд хүргэсэн тэр нөхцөлийг аав төлөөсөө заавал төлөвлөнө гэж бодож байна. Тэгэхэд нэг хүн гаднаас урж ирнэ. Бид ерөнхийлөгч таны хийсэн хүүхдийг авчирлаа гэж нэрлэв. Сайн байна. Чи солонгос тасаж байна уу гэж асуулаа. Карма нэртэй таны анхаарал халамжинд орох бурхан тасаж байна гэхэд нэрлэв. Тэгвэл сайн байна. Одоо сургууль явахдаа бэлтгэхэд туслах нь зочсон харцаар харж байхад карма ярины сэргээрээ сэтгэл хангалуун байсан. Карма юм зөвлөв. Солонгос над чи хүн байсан ч гэсэн сургууль явж болт гэж юу асуув. Энд чинь ардчсан чөлөөт бас биш гэж юу. Би хүүхдийг сургууль сургахын тулд юу ч хийх болно. Бидний хийсэн бэлтгэл ажлыг нэг жилийн дараа хүргэж кармаын амьдрах бол найз нөхдөж болох хэрэгтэй гэж хэлээд кармаын нэзлээ хориулах хэрэгтэй. Найз нөхөд биш үүтэй гадагшлах их байсан юм яа. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрч дараа жилийн 5 дугаар сарын сүүлээр ахлах сургууль.